Сайн байцгаана уу? 2025-аас 2026 оны хичээлийн жилд ангитай ажилласан хөтөлбөрөөр танилцуулъя. 5-ын ангийн багш нэргүй. За ангитай ажиллах хөтөлбөр маань дараах агуулгаар За 2025-аас 26 оны хичээлийн жилд 30 сурагчтай, түүнээс 16 нь хүү, 14 нь охин. Манай ангийн ураа бид хамтдаа бүгдийг чадна. Ангийн зорилго бид мэдлэг чадвараа ахиулж, бусдыг хүндэлдэг, эрүүл зөв дадал төлөвшөлттэй, шударга хичээнгүй найрсаг хамт олон болох гэсэн зорилготойгоор энэ хичээлийн жилд зорилго тавин ажилласан. За эдүүдийн хичээлийн хувьд бол 2025-аас 26 оны хичээлийн жилд 32 бүлэг сэдвийг нээж ангийн сурагчид цаг тухай бүрт нийтвэтэй хийж гүйцэтгэж 73%-тай эдүүдийн хичээлээ гүйцэтгэлээ маань төвшин. За хагас жил болон жилийн эцээр эдүүдингийн аврах сурагчтай шалгаруулж батламж гардуулсан эдүүдийн хичээлийн нээгээд хүндэвтэр агуулгыг нь самбар дээр тайлбарлаж танилцуулаад араас нь хүүхдүүдэд нэрээ алмаа цом авсан байдлаараа наагаад явдаг байгаа. За мөн эдүүдийн хичээлийг хийгээд дууссан хүүхдүүд маань зөвлөх сурагчийн тэмдэглээ зүгээд бусад найзуудаа чадахгүй байгаа даалгаврыг тайлбарлаж зөвлөж туслахад ажилладаг. За ангийн ахиц амжилт. За математикийн хичээлийн гарааны маань үнэлгээ 60-50% дүгнэгдсэн бол хичээлийн жилийн эцэст 5 дахь ангийн хөндлөнгийн үнэлгээгээр бол 78%, 4 сард боловсролын газрын хөндлөнгийн үнэлгээгээр 75% үнэлэгдэж сурагчдын маань асуудал шийдвэрлэх чадвар, тоолол, бодох чадварын ахиц амжилт нь 10%-аар ахиц тогтвортой байгаа нь харагдаж байна. За монгол хэлний гарааны үнэлгээгээр 52%-тай байсан дүгнэгдсэн. За 5 сарын эцсийн үнэлгээгээр бол 68, боловсролын газрын үнэлгээгээр 67 үнэлэгдсэн сурагчдын их хэлний мэдлэг, их зохиох, бичих, ихтер ажил дээр суурилсан дасгалд ажиллах, уншаад ойлгох болон хэлцвэн чадвар нь 15%-аар хувьтай ахисан хангалттай байна. За цааш сурагчдын зөв бичгийн дүрмийн алдаа, төсөөлөн бодох чадварыг ахиулах шаардлагатай байна. За унших чадварын гарааны үнэлгээгээр ангийн дундаж уншлага 71 хүүхэдтэй дүгнэгдсэн бол 5 сарын сүүлийн үнэлгээгээр 110 үг болж 39 үгээр ахисан. Доод уншлагатай эдгээр сурагчид маань 5-аас 15 үгээр ахицсан. Цаашид сурагчдын ойлгон унших чадварыг ахиулах шаардлагатай байна. За мөн ангид бол өглөөний уншлагыг хийдэг. Ангийн номын сангаа тогтжуулсан. Өглөөний уншлагыг хийснээр сурагчид маань бие биенийгээ уншуулснаар унших чадвар нь ахиж байна. Өглөөнгээ тэмдэглээд явдаг. Мөн 5 үг 1 од хуудсыг ашигладаг. Хүүхдүүд маань уншиж 5 үгээр ахисан хүүхдүүд од зурж ингэж идэвхжүүлж өглөөнийхөө уншлагыг хийж байна. Мөн номтой нөхөрлөлийн аяны хүрээнд дугуйлангийнхаа хүрээнд бол хуудас дүүрэн чадвар гэсэн ихтер ажиллах дасгалыг ажилуулж байна. Ингэснээр хүүхдүүд маань ойлгон унших чадвар ахиж байна. Мөн задгай даалгавар бичих чадвар, их зохион найруулж бичих чадвар нь ахиж байна хүүхдүүдийн маань. За нэг бодлого, нэг чадвар буюу бодлогын жиргээ, бодлогын цагийг хичээллүүлдэг. Ингэхдээ асуудал шийдвэрлэх бодлогыг өгч хүүхдүүдээр асуулт зохиолгож асуултын дагуу бодлогыг алхамчлан боддог. Ингэснээр хүүхдүүдийн маань ихтэй ойлгон унших чадвар болон зохион байгуулах чадвар ахиж байна. Сургуулийн намрын сертификатад ангиар идэвхтэй оролцсон. Эрэгтэй 100 м-д болд эрдэнэ 1-р байр, эмэгтэй 100 м-д энх хүчрэл 2-р байр, бямж жаргал 3-р байр, эрэгтэй 100 гарцхан 4 хөвгүүд 1-р байр, эмэгтэй 100 гарцхан 4 охид 1 тэргүүн байр, эмэгтэй уртын харилт ангилан 3-р байр эзэлсэн. Амжилттай оролцсон. За School Games хууль эрх зүйн танин мэдгүй тэмцээнд Тэмүүжин, Бэлэг-Баяр, Инрэл, Ховор Эрдэнэ, Нямбаяр нар ангиа төлөөлж амжилттай оролцсон. За оргил өөд хамтдаа 2025 тусгай олимпийн наадамд хөгжилтэй буйгаа төрөлд оролцож Гойгаанбаяр маань дэд байр эзэлсэн.
За мөн аймгийн аварга шалгаруулах хөнгөний тэмцээнд А Тэмүүжин Зэнгмийн Эрдэнэ бол Тэрдэн энх хүчрэл анхлуун отгон чимэг бямж жаргал нар маань амжилттай оролцож 1-3 дугаар байрыг эзэлсэн. За аймгийн аварга шалгаруулах бадминтоны тэмцээнд хосын төрөлд сурагч анхлуун маань оролцож хүрэл медаль хүртсэн. За сургуулийн идэвхтэй уншигч ангиар анги нийтээрээ шалгарсан. За хүүхэд хамгаалж багш айлчлалыг бол багш ангийн 30 хүүхдийн гэрээр очиж одоо ахуй амьдралтай танилцсан. За анхаарах шаардлагатай хүүхдүүдийн гэрээр бол 4-5 удаа дахин давтан очисон. За сүү хөтөлбөрийн хүрээнд 7 хоног өрөөний 3 дахь өдөр ангидаа сууж мөн витаминжуулах ангидаа өрнүүлж ажилласан. За гараас гарт хүүхдүүдэд өдөр болгон хүлээлгэн өгч ажилласан. Эцэг эхийн ихтэй ажилласан байдал дээр манай эцэгийн уулзалтыг бол энэ хичээлийн жилд 6 удаа зохион байгуулж хүүхдүүдийнхээ одоо хичээлд анхаарах болон эцэгчүүдтэй тухайн үеийн мэдээлэл өгч за хүүхдтэйгээ хэрхэн ажиллах арга зүйн туршлага хуваалцаж санааг өгч ажилласан. За бидний хичээл үйл ажиллагаанд хуваар гаргаж хуваарийн дагуу эцэгчүүдэд оролцуулж ажиглалтын хуудас болон сэтгэгдлийн дэвтрээ дээр сэтгэгдлийн бичүүлж ажилласан. Нийт 35 асран хамгаалагч хичээлд суусaan давтагдсан. 2025-аас 2026 оны хичээлийн жилд төлөвлөсөн ажлаа 80-90%-тай гүйцэтгэж сурагчдын хөгжил сурагчдын оролцоо хүүхэд хамгаалалт эцэг эхийн оролцоо гэсэн 4 чиглэлээр ангитай ажиллах төлөвлөгөө боловсруулж төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэж ангийн сурагчдын хөгжил төлөвшөлд анхаарч ажилласан. Цаашид ангийн бодох, бичих, унших, зохион найруулж бичих чадварт анхаарч эцэг эхийн оролцоог нэмэгдүүлж хүүхэд бүрийг хөгжүүлэх дугуйланд хамруулах тал дээр анхаарч ажиллана.